За Anonymous guys market зах зээл дээр юу болж байгаа юм бэ? Өчтөр market update хийгээгүй яагаад гэх юм бол нэг сүртэй юм ярихгүй гэхдээ өнөөдөр зөндөө ярих юм гараад ирсэн. За S&P 500 яаж ийна гэх юм бол тийм оройцогтой 780-та хүрчээд одоо жоохон retraction хийж байгаа. Pre-market дээр жоохон уналттай энэ юунаас болж байгаа юм бэ гэх юм бол тэр чигтээ Strait of Hormuz геополитик нефтний үнээс болж байгаа. Америкт бас юу болж байгаа юм бэ гэх юм бол дизель үн тэнгэр рүү явцсан байна. За дизелийн үн өсөж байгаа болохоор ер нь бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж байгаа. Тээврийн өртөг нэмэгдэж байгаа. Тэгээд Америк улс, Европ даяар ерөөхдөө инфляцийг нэмж байгаа. Тэгээд эдийн засагч нар ерөөхдөө энэ нөлөөнөөс айгаад ерөөхдөө сүүлийн үед өндөр өсөлттэй энэ эдийн засгаас хамааралтай хувьцаанууд жоохон sell out хийж байгаа. Тийм. За QQQ хараад үзэх юм бол ерөөхдөө төстэй адилхан. Тэгээд энэ жоохон sideways consolidation руу одоо явцсан байх шиг байна. За өчигдөр ер нь бол 50 хоногийн moving average-ийг доошо цогцсон. Гэхдээ хэдүүлээ юу хийсэн бэ гэх юм бол дийлэх технологийн хувьцаануудаас аль хэдийн ашиг авцсан. Тэгээд баг зэрэг одоо портфолио багц дотроо шилжилт хийж байгаа. Өнөөдөр бас томоохон өөрчлөлт орж байгаа. Та нар бас trade and portfolio update гүйцээрээ яа гэх юм бол хэдүүлээ жижигхэн rotation хийж байгаа хаашаа хийж байгаа юм бэ гэх юм бол commodity sector руу жоохон түүхийн эдийн юу лөө тэгээ бас жоохон уул уурхай руу шилжилт хийж байгаа. Тэгээд алтыг бас ярих ёстой. QQQ. Тэгээ энгийн софтвер компаниуд ерөөхдөө одоогийн байдлаараа цохилт авч байна. Dow Jones Index ерөөхдөө бас жоохон retraction хийсэн. За хэдүүлээ ингээ хараад үзэх юм бол uptrend хаагуур явж байгаа юм бэ гэх юм бол энэ хаваар явж байгаа. Өмнө бол 50 хоногийн moving average дээр ерөөхдөө ер нь бол bounce хийсэн. Энэ удаадаа яах нь хэдүүлээ харцгаая. Өшөө доошоо унаад ирэх юм бол хэдүүлээ Dow Jones-ыг бас жоохон нэмэх ёстой байгаах гэж бодож байна. Дэлхийд даяар юу болж байна гэх юм бол хөрөнгө оруулагч нар бас энэ бондын зах зээлээс айгаад эхэлж байгаа. Сүүлийн үед бас тийм Ravensburg-ийн контент үзсэн бол Scott Bessent Америк улсын сангийн сайд юу хийсэн бэ гэх юм бол урт хугацааны бондын зах зээлийг жоохон манипуляц хийсэн төв банкны балансыг ашиглаад өөрийнхөө хэвлэлсэн мөнгөөрөө юу хийж байгаа юм бэ гэх юм бол Америкчууд урт хугацааны бонд худалдаж авч байгаа. Гэхдээ ер нь бол Америкийн төв банкыг хараад үзэх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулаад үзэх юм бол өөрийнхөө балансынхаа 14% ер нь өөрийнхөө бондоор худалдаж авсан гэсэн үг. Окей. Европтой харьцуулах юм бол хамаагүй өндөр. Европ одоо нэг 20% хавцаа явж байгаа. Япон яаж байгаа юм бэ гэх юм бол төрүүлээ явцсан. Ер нь бол Японы төв банк өөрийнхөө дотоодын нийт бүтээгдэхүүн одоо Япон улс тэр чигтээ жилийн дотор бүтээж байгаа бүх баялагтай 100% одоо адилхан тэнцүү өөрийнхөө засгийн газараа бонд авсан байгаа гэсэн үг. Япон засгийн газар одоо юу хийж байна гэх юм бол үргэлж алдгалтай явдаг учраас ер нь бол дэлхийд бараг төсвийн алдгалгүй улс байхгүй. Монгол улстай ерөөхдөө адилхан. Тэгээд Япончууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол төсвийн алдгалал хийж байгаа. Бонд одоо зээл гаргаж байгаа. Тэгээд тэр зээлийг хэн авж байгаа юм бэ гэх юм бол Японы засгийн газар төв банкаараа өөрөө нэг талдаа зээл авж байгаа, нөгөө талдаа тэр зээлийн хэн өгж байгаа юм бэ гэх юм бол засгийн газар жоохон тэнэг байгааз тэгээ дундуур нь хүү мүү төлж байгаа амар жоохон мэдрэл муутай. Гэхдээ ер нь бол одоо Япон 100% юм бол Америк одоо 14%, Европ 20%. Тэгээ эдгээр бүгдээр яах юм бэ? Хаачих юм бэ гэх юм бол нөгөө Японы араас юм. За. Тэгээ саяных би яагаад ярьсан юм бэ гэх юм бол Япон Европтой харьцуулах юм бол Америкчууд даруухан явж байгаа шүү. Гэхдээ Америкчууд амар их мөнгө хөвлөө өөрийнхөө засгийн газрын бонд худалдаж авч байгаа юм шиг амар том хаширсан реакц өгч байна зах зээл. Окей. Тэгээ хэдүүлээ энэ дээр нэг сүртэй паниктгүй Америкчуудын хийж байгаа юм Европ Японтой харьцуулах юм бол ер нь бол маш даруухан. За алт өшөө өссөн ерөөдөө би юу хүлээж ийсэн бэ гэх юм бол жоохон унахыг хүлээж ийсэн. Гэхдээ ерөөдөө өсөө явж байгаа түрүүний юутай адилхан төв банкуд мөнгө хэвлэх юм байна гэх мэтчлэн за 4580 хүрсэн байна. 200 хоногийн moving average-аас дээгүүр гарцсан. Тэгээд ер нь бол correction zone-аас ер нь бол гарцсан. Энэ sideways consolidation-аас гарцсан. Одоо дараагийн resistance хаана байгаа юм бэ гэх юм бол энэ 4600 дээр байна. Тэгээ хэдүүлээ одоо ингээ харцгаая. Них яарах хэрэггүй хэдүүлээ ирэх 3-4 жилийн хугацаанд зөндөө алт аавна. Тэгээд заавалчгүй ёроолын таамаглах ерөөс хэрэггүй. Ер нь бол higher high хийж гэн, higher low хийсэн байна. Тэгээ удахгүй ерөөхдөө энэ бүх юм ерөөхдөө нотлогдох болон тухайн үедээ хэдүүлээ юу юм бэ гэх юм бол буцаагаад
алтны уур хараннууд руу орно. Энэ хөдөлгөөн дөнгөж эхэлж байгаа хоцорсон юм ерөөсөө байхгүй тийм учраас энэ дээр guys бити хараарай. За та харж байгаа бол ARM-ийн хувьцаа ерөөхдөө retraction хийгээд ер нь бол навс унтсан байна. AMD-ийн хувьцаа амар хөөрхөн top information хийж байгаа. Одоо дахиад жоохон унах бах. Магадгүй энэ gap-ыг дүүргэж магадгүй тийм ээ. Ингээд унаад тэгээд 380 мая хавцаа. Энэ 200 хоногийн moving average руу хүрээд ирэх юм бол магадгүй AMD-ийн хувьцаа сонирхч болно. Гэхдээ одоо зах зээл дээр хоёр сонголт байгаа. AMD авах уу, Nvidia авах уу? Миний зүгээс амар ойлгомжтой. AMD авах ёсгүй. Ер нь бол AMD авмаар байгаа юм бол тэрний оронд Nvidia авах хэрэгтэй. Яг гэх юм бол Nvidia-гийн бүтээгдэхүүн хамаагүй дээр. Нэг тэнэг юм бидний light momentum-ийн хувьцаа ерөөсөө унахгүй байна. Буцаага 890 руу ирсэн байна. Гэхдээ хизээ нэг цагт retraction хийх баха. Гэхдээ Google буцаагаад унах гэдэг шиг 200 хоногийн moving average дээр ирсэн. Энэний доогуур 315 руу унаад ирэх юм бол хэдүүлээ яах юм бэ гэх юм бол Google-ыг авна шүү. За тэрэндээ хэдүүлээ бэлэн байх хэрэгтэй. За Nvidia дээр нэг сүртэй ярих юм байхгүй, нэг жижигхэн retraction хийж гин. Энд нэг gap байгаа. Тэрийг дүүргэж магадгүй 200 50 хоногийн moving average дээр ирэх юм бол тэгэл 6 хоногийн дараа нөгөө тайлангаа танилцуулна хэдүүлээ Nvidia-г нэмж авна шүү. За AVGO-с хэдүүлээ баг бүтнээр гарцсан байгаа. Чухал support дээр ирсэн байгаа. Энийг цогчих юм бол буцаагаад 300 хэдийн районд ирч магадгүй. Энэ хаваар AVGO буугаад ирэх юм бол хэдүүлээ яах юм бэ гэх юм бол бас нэмж авна шүү. За SanDisk хэдүүлээ баг бас бүтэн гарцсан. Саяны энэ pop-ыг хэдүүлээ амар сайхан арилжаа хийж чадлаа. Тэгээд хэдүүлээ харцгаа энэ доошо унаад ирэх юм бол хэдүүлээ бас нэмж авна шүү. Ягаад ийм химэл байхаан дээр ийм бат итгэлтэй байгаа юм бэ гэх юм бол би өнөөдөр юу хийсэн бэ гэх юм бол ChatGPT-гийнхаа сарын $200 subscription-а цуцлсан. Тэгээд тэрний хооронд юу subscribe хийсэн юм бэ гэх юм бол Grok bot. За тэгээ би Grok bot-д юу өгсөн бэ гэх юм бол миний өөрхөн social media юу үздэг YouTube суугуудаа өгсөн, TikTok application-ийнхаа нэвтрэх ирэх өгсөн, Twitter X-ийнхаа нэвтрэх ирэх өгсөн, Instagram-ийнхаа нэвтрэх ирэх өгсөн. Тэгээ яг надтай адилхан юмыг ерөөхдөө харж байгаа, үзэж байгаа. Тэгээд би өөрөө бас YouTube channel-а танилцуулсан, өнгөрсөн 100 контентуудыг хараад үзчих, би юу ярьдаг юм бэ, би яаж ярьдаг юм бэ гэх мэтчлэн. Тэгээд надтай төстэй миний ерөнхийдөө тэг хэвийн дагуу слайдууд бэлтчээрээ гэд ерөнхийдөө даалгавар өгсөн. За тэгээд та харж байгаа юм бол нөө твитүүдийг ингээ гаргаж гин. Видеогийг ингээ бас татцсан байна. Тэг ингээд дарахаараа нөгөө видео гараад ирнэ. Энэ жоохон удаан. Энэ дээр би жоохон ажиллах хэвээр YouTube дээр ингээ loading хийдэг. Тэг тэгээ ингээд ерөнхийдөө видеонууд гаргаж ийн бас надтай төстэй ерөнхийдөө бэлтгэл ажлыг аягүй сайхан хийж байх шиг байна. Өмнө би бол 1-2 цаг ер нь янз бүрийн ингээд контентыг хайж исэн бол Grok-ороо дамжуулаад энийг хамаагүй хурдан хийх одоо боломжтой болсон гэсэн үг. Тэгээд магадгүй өдөрт 3-4 контент гарах цаг ойртож байх магадaltaй шүү. За тэгээ энэ функц Grok bot-ийн хувьд бол одоохоно beta stage одоо туршлын шатанд явж байгаа хаяа гацдаг. Нилээн их чиглүүлэг, нилээн их загнах хэрэгтэй байдаг. Гэхдээ ерөөхдөө сайжирж байгаа тийм учраас энэ AI дүнгиж эхэлж байгаа байх гэж бодож байна. За Micron ерөөхдөө сайхан өсөлтөө 983 манай багц одоо бас хөөрхөн хэмжээний эзэлж байгаа тийм учраас айх хэрэггүй. Intel ер нь бол одоо удахгүй 80 мая руу буугаад ирэх юм бол хэдүүлээ нэмж аавна. Xpeng ерөөхдөө яг энэ $12 дээр ер нь бол явж байгаа хэлэх юм байхгүй. Meta яг энэ support zone дээр ирсэн байна. Ер нь бол өшөө доошоо 520 510 руу буугаад ирэх юм бол хэдүүлээ нэмж аав шүү. Oracle сүртэнийх ярих хэрэггүй. Юу ярмана гэх юм бол бидний EQR resource айгүй хөөрхөн явж гин манай багц дотроос 4 эзэлж байгаа. За та хэд юу харагдж байна гэх юм бол амар гоё basic information харагдаж байна. Бас энийг юу гэж хэлж болох юм бэ гэх юм бол Tom Flag бас хэлж болно. Тэгээ одоо Америкчууд юу их юм бэ гэх юм бол зэвсэг үйлдвэрлэн тэ. Тэгээ тэнд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол тангстан заавалчгүй хэрэгтэй. За тэгээд ер нь бол энэ хаашаа зааж ийна гэх юм бол энэ 50 цент хүртэл ерөөхдөө зааж явах шиг байна. Тийм учраас хэдүүлээ энэ EQ resource-осоо салахгүй шүү. За сүүлийн үед бас юу болж байна гэх юм бол Bitcoin тэнгэр рүү буужж байгаа ерөөхдөө энэ засгийн газрын бонд гих мэт юмтай холбоотой адилхан Bitcoin-ыг хэдүүлээ арилжаа хийхгүй яагаад гэх юм бол хаашаа маашаа яваад яагаад явж байгаа юм бэ гэх юм бол жоохон ойлгомжгүй зах зээл дээр зөндөө өөр гоё хэрэгслүүд байгаа. Тэгээд бид нар яах ёстой юм бэ гэх юм бол ойлгодог тий утга учирыг мэддэг юм лөө хөрөнгө олт хийхгүй л яагаад бурж байгаа юм бэ нэмж авах уу
ашиг авах уу энийг ерөөхдөө ойлгоно гэсэн үг. Тийм учраас ерөөхдөө биткойн дээр байхгүй. За VIP багцтай хүмүүс та бүгдээрээ баярлж байгаа. Яг гэх юм бол манай Bloomberg Commodity Index AW1 futures contract ерөөхдөө айгүй хөөрхөн ашигтай явж байгаа. Бараг $1400-1600. Магадгүй зарим хүмүүсийн $2000 ашигтай явж байгаа. Тэгээ хэдүүлээ өнөөдөр багц дотор юу хийж байна гэх юм бол BCI-г ерөөхдөө агрессив ингээд нэмж байгаа. Fibonacci extension хийгээд үзчих юм бол bottom ерөөхдөө энэ хавар bottom хийсэн, peak хийсэн, retraction орсон. Тэгээд 0.6 төвшин ерөөхдөө даваа явцсан. Тэгээ одоо дээшээ явахын 26 өмнөх high. Тэгээд өмнөх high дээр ирчих юм бол бас энд юу харагдж байгаа юм. Ерөөхдөө нэлээд bullish те. Энд бас юу харагдж байгаа юм бэ гэх юм бол нэг жижигхэн cup and handle харагдаж байна. Айгүй хөөрхөн base information. За эндээ дахиад ерөөхдөө bounce хийгээд 0.6 ирэх юм бол cup and handle дотор дахиад нэг cup and handle тий. Тэгээ томоор хараад үзэх юм бол энд бүр том cup and handle одоо энэ яг BCI дээр сайн харагдахгүй энд харагдаж байна тий. Энэ юу вэ guys? Тий энэ юу вэ? Энэ бол 4-5 жилийн хугацаатай маш цэвэр ариухан cup and handle. За тэгээ автомата дотор бас хамгийн том хөрөнгө оруулалтын позиц яг энэ BCI дотор явж байгаа та хараад үзээрэй. Тэгээ энэ бол хаашаа заагаад байгаа юм бэ гэх юм бол энэ ёроолноос ам хүртэл ингээд хараад үзэх юм бол тэ хаашаа явах юм бэ гэх юм бол ойлгомжтой. За тэгээд явах магадaltaй юм бэ гэх юм бол энэ 189 хүртэл явах боломжтой. Та энэ дунд амхаа хүмүүс байж байгаа юм бол тэ interactive proxy-ха дансаа нэгээд тэгээ бараг энэ BCI худалдаж аваад 5-6 жил ингээд хараад суух юм бол доллараар шүү айгүй хөөрхөн өсөлт та эдэр очих واخа. За евро ерөөхдөө нэлээд том реакц өгж байгаа. Гэхдээ миний хувьд бол энэ temporary байгаах энэ ерөөхдөө буцаагаад унах бах. Тэгээ хэдүүлээ харцгаая. Нэлээд RSI дэш явцсан байна. Тэгээ хэдүүлээ энэ 1.17.5 маа хүрээд ирэх юм бол EUS 5-ыг нэмж авъя шүү. За зах зээл иймэрхүү байна. Маргааш. Үгүй өнөөдөр 5 дахь өдөр тий. Бүтэн сая өдөр хэдүүлээ эргээд уулзцгаая. Bye bye. Хэрвээ та манай эдгээр цэцгэлбит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.